Торба киносогт эргээд тавтай морил бид энэ удаад 2013 онд нээлттэй хийж байсан Торба хүүхдийн киног та бүхэнд ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Манай гол батар Тё формула 1-д ухаангүй хайртай. Уралдааны түүхэнд хамгийн шилдэг жолооч Гайгенийг өөрийнхөө цорын ганц шүтэн гэж боддог. Даанч түүний ах Чэт нь дүүгийнхээ энэ уралдаанд ухаан алддаг хоббиг огт ойлгодгүй. Тёг байнга бодит амьдралдаа эвлэрүүлэх гэж оролддог. Тё төрөлхийн маш удаан амтан хідээч мөрөөдлөөс огтхон шүүхэрхийг хүсдэггүй болохоор хурдаа нэмэх гээд өдөр бүр бэлтгэл хийдэг. Нэг удаа бэлтгэлээ дуусгаад цагаа хартал өөрийнхөө дээд амжилтыг хэвтсэн байв. Тэр хамаг хурдаараа 36 см газрыг 17 минутанд дотор туулж чадсандаа маш их баяртай байлаа. Өглөө бүр тэр хавийн бүх эмгэн хумснууд сэрээд улаан лойлын талбай руу маш удаанаар мөлгөж очдог. Өдрийн явцад тэдний бүлгийн зарим гишүүдийг дээрээс хэрээнүүд шүүрээд нисчихдэг. Гэвч бүгд л энэ аимшигт эмгэнлийг маш энгийн байдаг л зүйл мэд хүлээж авлаа. Талбай дээр тэд хурааж авах хамгийн гоё улаан лойлуудыг сонгодог. Харин хамгийн том улаан лойл нь модны мөчрийн яг үзүүрт байлаа. Илүү дутуу эрсдэл гарахгүй тул тэд улаан лойлыг өөрөө унтал нь хүлээж агаад дараа нь идэхээр шийднэ. Үүний хажуугаар муудсан улаан лойлуудыг хайдаг хэсэг бий. Тё тэр муудсан улаан лойлыг өөрийнхөө өрсөлдөгч болгон ашиглаж уралдаж тоглодог байлаа. Гэвч энэ нь хамт ажиллагчдын дунд зүгээр л элэг дог тохуу болж хуурна. Бүх эмгэн хумснууд түүнийг шоолж байгааг мэдрээд залуу Тё маш их ижиж тэр газрыг орхин явдаг. Яг энэ үед талбайн дараг Карл Чэт дээр ирээд дүүтэйгээ жаахан ярилцаж ухаан суулгаач гэж гуйна. Өдийн хоолны үеэр Чэт Тё руу хандан хурдан болох гэсэн бүтэхгүй мөрөөдлөө мартахыг шаардаад энэ бол тэдний байгалийн өгдөл биш гэж тайлбарлана. Тэр өдөр улаан лойлын талбай руу зүлэг тэгшлэгч машин гараад ирэхэд эмгэн хумснууд аюулын тохиог нь дайруулахгүй тулд бүгд хуйгандаа нуугдаж аваад өнхөрч согтно. Хоолоо идчихэд Тё гараж руу орж зурагтаар өөрийн шүтэн Гайгений ярилцлагыг үзэнгээ лаацтай энерги ундаавна. Шүтэнийхэн хэлсэн үгийг сонсоод авраг болохын тулд бүр чих урам зориг авч хитрхи их хөөрсөндөө ундаа гасгачдаг. Хасгарсан шингэн нь зурагтын утас руу орж богино холболт үүсээд зурагт нь онторчно. Зурагтыг дахин асаах гэж оролдож агаад Тё зурагтыг унгаад хагалцдаг. Одоо тэр шүтэнийхэн ярилцлагуудыг үзэх боломжгүй боллоо. Үүнийг сонсоод Чэд харин ч нэг уужин амьсгаа авч тайвширдаг. Учир нь одоо түүний дүүг уралдахад уруу татах зүйл байхгүй болсон гэж бодлоо. Тэднийг энхүү ярилцаж байтал өнөх аврах том улаан лойл эцэст нь модноос унаж зүлгэн дээр боно. Эмгэн хумснууд хоол руугаа гүйлдсэн боловч зүлэг тэгшлэгчтэй цэцэрлэгчийг хараад хоолоо хаян зугтдаг. Харин ялагдaltaа эвлэрхийг хүсээгүй Тё улаан лойлын төлөө зүтгэж зүлэг тэгшлэгч машинтаа уралдахаар зориг шулуудна. Түүнийг зорилготой хүрэх яг тэр мөчөд цэцэрлэгч маш ойрхон тулж ирсэн байлаа. Хэрвээ ах Чэт нь түүнийг татаж аваагүй бол залуу Тё тэр чигтээ машинд дайруулж буд усрээд дуусах байлаа. Ийм шившгийн ялагдлын дараа Тё тэндээс явж шөнөөр хотын гудамжаар ганцаараа зугаалахаар шийддэг. Хотын зам дээр холхиж агаад тэдгээр бүх картуудыг хараад Тё маш их баясаж анхаарал нь сарниж байтал яг урд нь нэг ачааны машин асар өндөр хурдтайгаар шууг өнгөрдөг. Машины хүчтэй урсгалд шидэгдсэн Тё замын гол руу унаж яг уралдаж байсан спорт машины капотон дээр наалтчдаг. Ийм асар их хурдыг мэдэрсэн Тё маш их хөрж урагшилсаар машины хөдөлгүүрийн хавхал руу сорогдоо орно. Уралдаанд ялахыг маш их хүссэн уралдаанч хөдөлгүүрийн хүчийг нэмэхээр азотын эсэл системээ идэвхжүүллээ. Тё тэр шингэнд бүхлээрээ живдэг. Энэхүү бодис эмгэн хумсын биед нэвтрэн орсноор түүний организм ДНК-г бүхэлд нь өөрчилж тэр машинаас буцаад гадагш шидэгдэнэ. Тё хэдэн цагийн турш ухаангүй хөвтөд зэрэгтэй түүнийг оройн хоолой болгохоор зөөж байсан шавьчнуудыг харна. Тэр хаваар 3 хэрээн нисэж байсан учраас эмгэн хумс хятад хоолны хайрцаг дотор нуугдаж шүүрүүлэхээс аврагдана. Гэртээ ирээ тэр биед нь ямар нэг хачирхалтай зүйл болоод байгааг анзаарна. Түүний нүд нь машины урд гэрэл шиг хөхрөн хасаж бүрхүүлээс нь машины дохиол шиг чанга дуу чимээ гарч эхэлдэг. Энэ үед талбайн эмгэн хумснуудын бүлэг цэцэрлэгт хүрээлэнд хурал хийж байлаа. Тэдний бас нэгэн гишүүнийг хэрэг шүрээд явчихад хинч юу ч болоогүй мэт маш тайван үлдэнэ. Чэт сонгогчдод аюулгүй байдлын шин дүрмийг танилцуулж байтал гинэт Тёгийн биенээс маш чанга хөгжим дуугарсаар хурж ирнэ. Тэнд байгаа хэн ч юу болоод байгааг ойлгохгүй байна. Эцсэн Тё цэцэрлэгээс гарахаар шийдтэл зүлэг тэгшлэгч унсан өнөө хүүхэд түүнийг барьж авдаг. Хүүхэд 3 дугуйтаараа эмгэн хумсыг дайрах гэж оролцсон боловч тэр амтан маш аимшигтай супер хурдтай болчихсныг хараад ёстой шок.
Амь насанд нь аюул тулгарсныг мэдсэн Тё шинэ хүчээ идэвхжүүлж өнөх галзуу хүүхдийн бүх дайралтаас маш уян хатан бултаж гардаг. Бүр 3 дугуйт дугуун дээр нь гарч гүйсээр хүүхдийг унгаж орхино. Даанч тэр өөрөө хурдаа барьж чадалгүй явсаар цэцэрлэгийн улаан лойлын талбайг мөрөгчөгдөг. Энэ ослоос болоод улаан лойлын бүх талбай юучгүй сүйтгэгдэг. Бусад эмгэн хумснуудын гэр оронч сүрнэ. Үүнд ууралсан Карл Тёг бүлгээсээ бүр мөсөхөөж дүүгээ өмөрөх гэж оролцсон Чэд хүртэл тэндээс хөөгдөнө. Бүлгийн удирдагчид яваад өгснээ дараа Чэд амьдралыг нь балаасан дүүтэйгээ тооцоо бодохоор иртэл гинэт түүнийг хэрэг шүүрээд нисчдэг. Тё ахыгаа дахин аврахын тулд супер хурдан хасааж Лос Анжелес хотын дээгүүр өнөөх шувууны араас хөдөг. Замд нь өөр нэг хэрэг гарчрын эдэшнийхэн төлөө тэмцэлтэн. Хэрээнүүдийн нэг нь олзон аваад зогтохыг оролдоход Чэд яг идэгдэхийн даваан дээр Тё хажуунаас нь үсэрч ирээд ахыгаа авардаг. Тё ахыхаа оронд өөрөө хэрээнд залгиулчихдаг боловч супер хүчээ ашиглан шувууны хотоодыг задлан гарч ирч чадна. Гэрээсээ маш хол газар ирснээ мэдээд Чэд сандарч твдэж эхлэхэд Тё бүх зүйл зүгээр болно гэж түүнийг тайвшруулна. Яг энэ мөчөд тэднийг нэгэн хүн бариад авчдаг. Тито гэх залуу 2 эмгэн хумсыг микро автобусдаа суулгаад дэлгүүрлүүгээ давхина. Аль хэдийн шөнө болсон тул бүх дэлгүүрүүд хаалттай байлаа. Дэлгүүрт ороход хэсэг хүмүүс цугларчихсан байна. Тэд өөрсдийн барьсан эмгэн хумснуудыг уралтуулахаар бэлдэж байна. Бусад уралдаанчид замаа дуусгах гэж зүтгэж яхад Чэд зүгтах арга замыг хайна. Тё харин байранд огт хөдлөхгүй зогсно. Хөдлөхгүй байгаа амьтныг хараад бооцоод тавьсан хүмүүс түүнийг шоолж инээлдэж эхлэхэд Тё өөрийн жинхэнэ чадвараа харуулахар шийднэ. Тэгээд уралдааны замыг нүд эрэмхийн зур туулж бүхэл бүтэн блокийг хэдхэн секундэд тойроод хүрээд ирдэг. Үүнийг харсан хүмүүс болон бусад эмгэн хумснууд түүний хурдыг хараад гайхаж хоцорно. Тито өөрийгөө яг л алтны уургаа олчихсан мэт баярлана. Гэвч түүний ах Анжело дүүгийнхээ энэ галзуу үйлдэлийг дэмждэггүй. Таконы газартаа цуг ажиллахыг шаарддаг. Энэ хоёр ах дүү Мексик гэр бүлээс гаралтай. Амьдрахын тулд тако зардаг. Гэхдээ Тито үүнээс илүү том амжилтанд хүрэхийг мөрөөддөг байлаа. Тэр шөнө хүмүүсийг унтаж яхад ташуур болон түүний багийнхан Тёг годомчны уралдаанд урьдаг. Тэнд байгаа Стар тэмдгийн орой дээр хамгийн түрүүнд гарсан нь ялагч болох юм байна. Гэвч Тёгийн бодоогүй зүйл нь өнөөхө багийнхан богино зам ашиглаж цахилгаан утас дахан гулсаар барайнд төрүүлээд оччихдог. Тё тэдгэр залуусыг гүйцэх гэж оролцсон ч шонгоос хаяг руу үсэрч чадалгүй уралдаанд ялагддаг. Маргааш өглөө нь Тито Тёгийн энэ чадварыг ашиглан хэрхэн амжилтанд хүрч болох вэ гэдэг аргыг хайж эхэлнэ. Тё ухаалаг үйлдэл гаргаж өөрийн шүтэн Гагеныг оролцох гэж байгаа 500 милийн алдартай Индианаполис 500 уралдаанд өөрийг нь бүртгүүлэх хэрэгтэй гэдгийг Титод ойлгуулж чаддаг. Гэвч гол асуудал нь энэ тэмцээнд оролцохын тулд $20,000 бүртгэлийн хураамж төлөх ёстой байв. Тито ахаасаа цуглуулсан мөнгийг ашиглах зөвшөөрөл хүсдэг. Энэ уралдаанд тэдний бизнест асар том сурталчилгаа болно гэж тайлбарлана. Гэвч Анжело үүнийг утгагүй тэнэглэл хэмээн мөнгөө өгөхөөс татгалздаг. Ийм байсан ч Тито уралдаанд оролцох шийдвэртээ үнэн ч үлдэж, худалдааны төвийн бусад найзуудаасаа хөрөнгө оруулалт хүсэж, маш гоё танилцуулга бэлддэг. Түүний тайлбар хэдийн үнэмшилтэй байсан ч хэн ч эмгэн хумсны төлөө Инди 500-ийн хураамжийг төлөхийг хүссэнгүй. Тиймээс VIP Flash болон түүний багийнхан эдгээр хүмүүсийг хөрөнгө оруулалт хийлгэхийн тулд нэгэн төлөвлөгөө бодож алдаг. Тэд жуулчны автобус руу халтаж автобусыг Тито болон түүний найзуудын ажилдаг гудамж руу чиглүүлнэ. Автобус ойртож ирэхэд замын голд хатаас засаж дууг нь хагалчдаг. Ингэснээр жолооч шууд явах боломжгүй болно. Автобуснаас жуулчид бууж ирэхэд Тё өөрийн супер хурдан ашиглан тэдний анхаарлыг татаж тэнд байсан бүх дэлгүүр салонууд маш олон үйлчлүүлэгчтэй болж асар их ашиг олдог. Энэ бүх боломжийг нүдэрээ харсан ч Анжело уралдаанд хөрөнгө оруулахаас татгалзсан хэвээр л байсан учраас Тито итгэл алдарч эхэлнэ. Гэвч тэр өдрийн орой түүний найзууд жуулчдаас олсон бүх мөнгөө нийлүүлж Тёг тэмцээнд оролцуулахаар ивент итгэхээр шийддэг. Маргааш өглөө нь тэд Индианаполисыг зорин хөдөллөө. Анжело дэлгүүртээ ганцаараа үлдлээ. Гэнэт түүний билетг нь дэлбэрчихсэн учраас шинийг худалдаж авахар цуглуулсан мөнгийг нь үздэл Тито бүртгэлийн хураамжийг үүсгэхийн тулд бүх мөнгийг нь аваад явчих. Анжело шууд дүүрүүгээ залгасан боловч Тито тэмцээнд төрүүлж шагналын мөнгө авсныхан дараа л ахийнхаа утсыг авна гэж шийдсэн байлаа. Аяллаа явцад багийнхан тэмцээнд оролцох Тёгийн нууц нэрийг бодож оллоо. Эмгэн хумснууд өсгүүдийг нийлүүлж агаад Турбо гихт нэрийг бүтээдэг. Дараа нь манай амьтан Инди 500 зориулж тусгаалan бэлдсэн шинэ гялалцсан хуйг хувцас өмсөглөө өмслөө. Тэднийг цэнгэлдэх хүрээлэнд ирэхэд багийнхан хүрээлэнгийн нүсэр том агуу байдлыг хараад дуу алдацгаана. Мөн тэд өөрсдийн нүдээр авраг Гэгений зам дээр өөрийнхөө хурдны дээд амжилтыг эвдэж байгааг харах завшаан тохиодог.
Торбог ялч чадна гэдэгт бүрэн итгэлгүй байсан ч Тито түүнийг бүртгүүлэхээр очиход хамгаалалтын ажилтнууд өрсөлдөгч нь эмгэн хумс гинүү хэмээн тэднийг хөөж тойрч бүчнэ. Яг тэдний үед Гай ярьслага өгч байсан үед манай эмгэн хумс түүний анхаарлыг татах төлөвлөгөө бодож олдог. Тэр Титог чирсээр нисгэгчийн хажууд аваачхад Титоч боломжийг ашиглан эргэн тойронд байсан сурвалжлагчдад хандан Торбог шинэ өрсөлдөгч хэмээн танилцуулдаг. Эхнээ цугдарсан олон тэднийг шоолон инээлсэн боловч Тио өөрийн супер хурдаа гаргаж үзүүлэхэд тэнд байсан үзэгчид бүгд ангааж хоцорно. Уралдааны төгсгөлд самбар дээр их үзүүлэлтээр эмгэн хумс дэлхийн хамгийн шилдэг нисгэгчийн хурдны амжилтыг эвдсэн гэж гарч хэвлэл мэдээлэлтний анхаарлыг татдаг. Тэнд байсан нэгэн хүүхэд энэ бичлэгийг утсан дээрээ бичиж аваад интернетэд тавьснаар хэдхэн цагийн дотор Турбо интернет орчны хамгийн тод од боллоо. Энэ бичлэг бүр IndyCar-ын гүйцэтгэх захирал хүртэл хүрдэг. Уралдааны өмнө захирал албан ёсны мэдээлэл хийж эмгэн хумсыг тэмцээнд оролцохыг хориглодог. Үүнд сэтгэл дундуур байсан Тито Турбод боломж олгохоор шаарцаар байтал Гай Гэний хажуунаас нь оролцдог. Нисгэгч өөрийн нэр хүндийг өсгөхийн тулд хэвлэлийг ашиглаж захиралд хандан энэ жижигхэн эмгэн хумсанд мөрөөдлөө биелүүлэх боломж олгож хэмээн камерын өмнө жүжиглэж гуйдаг. Олон нийтийн шахалт болон өөрийнх нь шилдэг нисгэгчийн гуйлтыг дагаж захирал Турбог тэмцээнд оролцохыг зөвшөөрнө. Харин Чэт дүүгээ ийм бүтэмжхэн мөрөөдлийн төлөө амь насаараа дэнжин тавьж байгааг хараад маш их урлаж шөнө нь Тиог тэмцээнээс гараач гэж ядахыг оролдоно. Тэгээд би түүгээр дүүрэн байгаа 32 уралдааны машинд миний ганц дүүг хэрхэн няц дарахыг үзэгчдийн судлаас хараад сууж чадахгүй гэж хэлдэг. Ахийнхаа ийм хандлагад урам нь хугарсан Тио бургоноос бууж цэнгэлдэх хүрээлэнг тойрон алхдаг. Тэгээд маргааш түүний амьдралын хамгийн том мөрөөдөл биелэх гэж байгааг мэдээд маш их баяртай байв. Түүний гаражийн хажуугаар өнгөрч яхад хүмүүс хаалгыг нь хааж явахыг хараад доторх уралдааны картуудыг харахаар гүйж очдог. Тио тэдгээр аврагын цомуудыг бишир зогсдол Гай Ген хажууд нь хүрээд ирнэ. Эхэндээ Гай маш найрсаг хандаж эмгэн хумс өөрийн агуу шүтэнтэйгээ ийм авираас уулзсандаа маш их баярлана. Гэвч удалгүй Гай өөрийнхөө жинхэнэ үр царайгаа гаргаж Тио энэ хүн өөрийнх нь төсөөлж байснаас тис өөдгүй амтан гэдгийг ухаардаг. Гай Турбог тэмцээнд оролцуулахыг дэмжсэн цорын ганц шалтгаан нь ердөө л энэ хажим үзүүлбэрийг үзэхийн тулд тэмцээнд маш олон хүн ирж үзэж эцэст нь дэлхийн хамгийн шилдэг жолооч дахин нэг удаа хэрхэн төрүүлж байгааг харуулахын тулд байсан байна. Маргааш өглөө нь бүгд том өдөрт бэлдэж эхэлсэн боловч Чэт ихэлсэн ёсороо цэнгэлдэх хүрээлэнд ирсэнгүй. Гэвч түүнийг ширээн доогор мөлхөж байхад нь нэг хүүхэд барьж аваад шууд үзэгчдийн судалд хаваачаа тавьчихдаг. Хүүхэд эцэг эхтэйгээ уулзаж идэх зүйл авахар явхдаа Чэтийг шилэн аяган дотор төвжээд явчлаа. Тэндээс уралдааны зам маш тод харагдаж байв. Өрсөлдөгчид айл хэдийн зам дээр гарч ирэн гарын өсгөө зурж яхад Тито өөрийн хоолны газрын логог зурсан машинаараа орж ирдэг. Тэгээд Турбод амжилт хүсэж баяртай гэж хэлдэг. Уралдаан эхэллээ. Жижигхэн Турбо өөрийн супер хурд олон жижиг бие ашиглан өрсөлдөгч маш ухаалгаар гүйцэж эхэлнэ. Гэвч тэр маш болгоомжтой байхгүй бол хизээ нэц даруулах аюултай гэдгийг ухаардаг. Эхний пит стоп дээр ирэхэд Тио тэмцээний ийм ширүүн харгас уур амьсгалаас болоод маш их зочирдсан айцтай байдалтай байлаа. Тэд олон түүний найзууд эмгэн хумсанд тохируулга үйлчилгээ хийх гэж оролцсон боловч сандарсандаа болоод ажилд нь саад болж эхэлдэг. Тэнгүүт Whiplash-ийн багийнхан хажуунаас нь оролцож тусалдаг. Үүний хажуугаар Гай Ген зам дээр маш тайван кофе ууж хүмүүст гарын үсэг зурж өгчгөөд буцаад зам руугаа гарч байлаа. Бие тослоод хэдхэн секунд хөгжим сонсож тайвширсны дараа Турбо Whiplash-аас маш том уран зариг зөвлөгөө авдаг. Whiplash түүнд чи машин шиг уралдгаа болж яг эмгэн хумс шиг уралд. Тэгжээжл чи ялах боломжтой болно гэж зөвлөнө. Найзынхаа зөвлөгөөг дагаж Тио зам дээр хамаагүй амархан урагшилж эхэлнэ. Тэрээр өөрийн нүдний гэрлийг асааж маш гайхалтайгаар урагшилдаг. Тэмцээн эхэлснээс хойш ах дүү хоёрын таконы газар маш алдартай болж Анжела зурагтаар дүүгийнхээ уралдааныг үзэнгээ олон гаруй үйлчлүүлэгчдэд маш завгүй үйлчилж байлаа. Энэ үед Чэт дүүгийнхээ үнэнч фэн болчихсон. Шилийн аяганд наалтчихсан дүүгийнхээ уралдааныг маш их бишрэн үзэж байлаа. Тио жижиг биеийнхээ давуу талыг ашиглан зам дээр гарсан бүх ослуудыг маш чадварлагаар бултаж өнгөрч гарлаа. Одоо түүний урд байгаа цорын газар өрсөлдөгч бол дэлхийн хамгийн хурдан нисгэгч гэх цолоо алдахыг огт хүсэхгүй байгаа авраг Гай Гэни байв. Эмгэн хумсыг өөрийг нь гүйцэж төрүүлэхийг зогсоохын тулд Гай түүнийг замын хажуу руу уралдааны явцад дугуунаас салж унсан эрзэнэн хилтерхийнүүд байгаа хэсэг рүү шахаж орхидог. Эдгээр хаягдал эрзэний хилтерхийнүүд Тиогийн хувьд хасар том саад аюул байсан учраас тэрээр тэдгэрийг мөргөж маш хүчтэйгээр хан руу шидэгддэг. Үүнээс болоод манай амьтан урд нь юу байгааг ч харж чадалгүй болж тэр тойргийг хамгийн сүүлд хараа гэж тусгадаг.
Найзынхаа ийм хүнд гэмтэл авсныг хараад Тито түүнийг тэмцээнээс гаргахаар шийддэг. Үргэлжлүүлбэл Тёгийн амнаас нь маш том аюул тулгарна гэж бодно. Бүгд энэ шийдвэрийг зөвшөөрсөн боловч Турбо тэмцээнийг орхихоос татгалздаг. Өөрийнх нь чадах бүхнийг хийхээр зориг шулуудсан эмгэн хумс өрсөлдөгчдөө гүйцэж байрлалаа буцаан авч чаддаг. Гэвч замын голд ирэхэд түүний супер хүч нейтрон муудаж унтарч эхэлнэ. Тэгээд тэр 2 дугаар байраа удаан хадгалж чадахгүй болно. Тэгээд арагшаа харахтаа өөрийг нь бараг няц дарах гэж байсан өнөх зүлэг тэгшлэгч машиныг санаж энэ удаад өөрийнхөө хүчээр үүнээс мулдарч чадна гэж шийддэг. Тё өөрт үлцэх хамаг эцсийн энерги шавхан сүүлчийн тойргийг дуусгаж тэргүүлэгч болж ирдэг. Одоо түн зөвхөн 1-р байраа хадгалах л үлдээдэг. Гэвч Гай эмгэн хумсанд ялагдахыг хүсээгүй учраас замын булангаар асар өндөр хурдтайгаар эргэж түүнийг гүйцэх гэж эргэж оролдоно. Тэрхүү эрзэний хаягдал дундуур маш хурдтай давхиснаас болоод түүний машин шарваж барайны шуумын яг урд бүх өрсөлдөгчийг хамарсан маш том гинжин осол үүсгдэг. Зам бүхэлдээ хаагдаж өрсөлдөгчд эмнэлгийн тусламж авч байх үед Турбо тэмцээнийг дуусгахаар шийднэ. Тэр барайны шуумд маш ойрхон байсан ч түүний супер хүч нь бүрэн алга болчихдог. Өөрийнхөө бүрхүүл дээр маш том хагарал гарсныг хараад Тё хуйгандаа нуугдаж тэмцээнийг орхихоор шийддэг. Дүүн мөрөөдлөөсөө ухарч бууж өгөх гэж байгааг анзаарсан чийд зүгээр суусангүй. Өнөөх түгжирсэн шилэн аяганаасаа өөрийгөө чөлөөлж чаддаг. Тэр цонхоор зогтож өнөөх хүүхэд түүнийг дахин барихаас өмнө агаарын бөмбөлөг рүү үсрээ ордог. Чийдийг доошоо бууж чадахгүй байтал Вип Флаш болон түүний найзууд хэрэг хүлэглэн ирж түүнийг авардаг. Чийд тогийн хажууд нисэж ирээ дүүгээ тэмцээний дуусгахыг ятгахна. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд заавал супер хүчтэй байх албагүй гэж хэлдэг. Ахыхаа энэ үгнээс асар их урам зориг авсан Турбо замаа үргэлжлүүлж үзэгчдийн дунд маш том шууган тарьдаг. Гэвч Гай өөрөөс нь илүү хин нэгэн анхаарлын төвд байхыг зөвшөөрөхийг хүсээгүй учраас осорсон машина чирээд чамаагүй тэмцээнийг үргэлжлүүлдэг. Тёг барайны шуумыг алхах гэж байгааг харсан нисгэгч түүнийг гутлаараа гიშгэж дарах гэж оролцсон боловч манай эмгэн хумс түүний дайралтаас бултаж ахыхаа зөвлөгөөг дагдаг. Тэгээд хуйгандаа нуугдаж өнхөрсөөр барайны шуумыг төрүүлж давсаар Формуланыг Инди 5 уралдаанд төрүүлсэн түүхэн дэх хамгийн анхны эмгэн хумс болдог. Тэр өдөр Турбо болон түүний багийнхан аврагын цамтайгоо сонингийн нүүрэн дээр гардаг. Үүнээс хойш Тито болон түүний найзуудын амьдрал бүрмөсөн өөрчлөгдөнө. Тито ах Анжелодо тако хийхтэн зориулж цоошин гой пледик авчигдаг. Кимлигийн гой сайхны салон үйлчлүүлэгчээр дүүрч баазын засварын газар маш олон үйлчлүүлэгчтэй болж Бобигийн дэлгүүр зөндөө олон худалдан авагч татдаг. Тэд Лос Анжелест болох түүний шинэ уралдаануудыг үзэхийн тулд өөрөөр мужуудаас зарим ирдэг болжээ. Хэдэн өдрийн амралтын дараа түүний хагарсан бүрхүүл нь бүрэн эдгэрч Турбо өөрийн супер хурдны хүчээ буцаан авдаг. Тэр хурдтай болсондоо маш их баяртай байсан ч хамгийн чухал нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар нэгэн супер чадвар шаардлагагүй гэдгийг зүрх сэтгэлээрээ ухаарсан байлаа. Турбо киносогтой хамт байсан сонсогч танд баярлалаа. Өнөөдрийн бидний та бүхэнд ярьж өгсөн киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар нэгэн супер чадвар шаардлагагүй шүү. Дараагийн киногоороо уулзтлаа. Түр баяртай.